За what's up? Өнөөдөр та бүхэндээ Германы үндэсний шгшөөгийн дасгалжуулагч асан сагсан бөмбөгийн дасгалжуулагч дэлхийн аварга спортын сэтгэл зүйч мэргэжилтэй Гордон Хербертийн амьдралыг минь дахин бэлгэлсэн залуус гэх энэхүү номны book review 4 дахь дугаараараа онцолж байна. За энэ ном бол ерөөсөө 8 бүлэгтэй. За нийт 70-аас 75% нь бол яг тэр 2023 оны дэлхийн аварга болсон тухай. За тэнд хүрэх үйл явц, процесс, за удирдагч хүн ямар байх, дасгалжуулагч хүн тоглогч нартайгаа хэрхэн харьцах, за тоглогч нараа хэрхэн удирдах, нэг цул болгож, нэг баг болгож амжилтын төлөө тэмүүлэх гэсэн тухай гардаг бол үлцэн хэсэгт нь яг энэ үний амьдралын тухай. За тэгээд одоо амьдралд нь тулгарч исэн саад бэрхшээлийг хэрхэн даван туулсан, за өдгөө 60-д наслахтаа одоо сурсан сургамж сургаалуудаа бол энэ номон дээрээ дурдсан байдаг. За миний хувьд яг энэ хоёр сэдвийг, яг энэ хоёр хэсгийг одоо тусад нь ярьчих гэж бодож байна. За эхний хэсэг нь мэдээж сагсан бөмбөг. За 2020 онд одоо FIBA буюу олон улсын сагсан бөмбөгийн холбоонд одоо нэг ранк гаргасан байгаа. За тэр ранкд бол Герман улс 18 дугаар байранд чигсэж исэн. За тухайн үед бол 2020 оноос өмнө маш олон жилийн хугацаанд Герман улс одоо олон улсын хэмжээний медаль байрыг шалгараагүй байсан. Яг мань үннийг одоо Гордон Херберт тасалжуулагч ажиллаа аваад за одоо 2024 онд буцаж өгөөд за 2026 онд өдгөө 6 жилийн хугацаанд 2022 онд Европын хүрэл медаль авсан. За 2023 онд дэлхийн аварга. За 2024 онд ингээд одоо тусгай байр гэж ярьдаг да. Одоо шөвгийн дөрөвт үлдсэн. За одоо 2025 онд Европын аварга авсан гэд өдгөө 2026 онд одоо тэр ранк дээр одоо 2 дугаар байранд Америкийн нэгдсэн улсын араас бичигдэж байгаа. Тэгэхээр яг энэ том амжилтыг, энэ том процесс үйл явцыг бол Гордон Херберт тасгалжуулагчгүйгээр бол ярихын төсөөлтийн аргагүй. За энийг хэдүүлээ жоохон дэлгэрүүлээд ярих юм бол 2021 онд мань үнийг Германы үндэсний шгшөөгийн дасгалжуулагч гэх ажлаа хүлээн авахд тухайн Герман улсын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч нь бол за ерөөсөө зүгээр олон улсын медальтай л болгох тий. Зүгээр медаль авч лээвэл ямар ч тэгэл болоо гэсэн одоо даалгаврыг мань үнд өгж исэн бол Гордон Херберт тасгалжуулагч бүр тэрнээс илүү том амбицтай намайг ажиллаа авснаас хойш ирэх 3 жилийн хугацаанд бид нар 3 олон улсын медальтай болно гэсэн том амлалтыг бол хэвлэл мэдээллээр бол өгсөн. Тэгээд тэр нь ч гэсэн тухайн үед бол маш том одоо шуугиан тарьж исэн. Тэр үнийг одоо өмнө бол ямар ч одоо Дирк Новицкигоос хойш ямар ч олон улсын медаль аваагүй байсан. Тэр үний зүгээр ажиллаа авснаас хойш 3 жилд 3 медальтай болно гэдэг бол маш том одоо амлалт. За тэгээд мань нүн ажиллаа аваад тэр амлалтыг өгснөөс хойш одоо шгшөөгаа бүрдүүлэх нэг том ажил гарсан байгаа. Одоо мань нүн бол шгшөөгийнхаа тоглогч нарт юу гэж одоо шаардлага тавьж исэн бэ гэхээр за ирэх 3 жилийн хугацаанд бид нар 3 медальтай болно. Яг 12 тоглогч шилж аваад тэр 12 тоглогчоор бид 3 жилийн хугацаанд явна. Тэр дундаас нь орно, дундаас нь гарна гэсэн ямар ч ойлголт байхгүй. Нэг орсон бол эргэж буцалтгүй орно. Дуустал нь явна. За тэгээд тэнд бол ерөөсөө 3 жилийн хугацаанд бидэртэй хамт явж чадуулчаад чадахгүй бол одоо тий уучлаарай одоо чиний хэд одоо хэр сайн оноо авдаг, хэр том суперстар багч ямар ч хамаагүй. Бид нар бол багтаа авч чадахгүй гэсэн шаардлага тавьсан байгаа. За тэгээ мань нүн 2022 онд одоо эхлэлээр нь 12 хүнээ шилж аваад за тэгэл элдв янзын бүх нөхөрсөд тоглолтод Монголд хийгээд 2022 онд эхний жилдээ Европын аварга шалралт тэмцээнээс хүрэл медаль авсан байна. За энэ нь ингээд эхний жилд нь эхний медаль тийм үү. За эх жил нь одоо 2023 оны дэлхийн аварга. За яг энэ үйл явц процессыг бол одоо яг өөрөө энэ номноос уншихад бол аюу гоё юм билэ. Тийм болохоор би ч гэсэн та бүхнийг одоо өөртөө уншаасаа гэж хүсэж байна. Яг тэр дэлхийн аваргад
одоо болохоос өмнө дэлхийн аваргын одоо яг үйл явц дээр нь дэлхийн аварга болсны дараа одоо тэр тоглогчдийнх нь арын албаных нь одоо тэр Герман улсын бүхэл хүмүүсийн одоо тэр арын албанд нь ажиллаж исэн хүмүүсийн сэтгэл за тэр тоглогчдын тэр мөрөөдөл нь биелсэн ямар гоё байсан талаар нь одоо сэтгэлдлүүд нь энэ ном дээр бас орсон байгаа. Та бүхэн бас тэрийг өөрсдөө уншаарай. Энэ дээр одоо миний нэг онцолж ярмаар байгаа зүйл нь бол мань үний нэг философи байна. Тэр нь ямар философи бэ гэхээр хүн бол төгс байх албагүй. Угсаа төгс байх чадахгүй байх. Харин хүн өөрийнхөө хийх ёстой зүйлийг өөрийнхөө одоо дааж авсан одоо үүрэг хариуцлага 100% төгс биелүүлчихэд хангалттай гэдэг бол мань үний философи байгаа. За энийг яг тэр ч утгаараа ч гэсэн мань хүн одоо тэр Германы одоо шгшээ огт хэрэгжүүлсэн байгаа энэ философи. Хүн болгонд одоо үүрэг даалгаж өгсөн. За одоо жишээ нь за Денис Шрёдер, за Франц Вагнер хоёр бол за мэдээж оноо аавна. За Даниэл Тайс хин байдин те одоо хамгаалтан дээр төлхөө ажиллана. За тэр тоглогч одоо багийн системийг гол давж явна те хамгийн туршлагатай тоглогч нь байна. За тэр тоглогч нь одоо талбай дээр бичгсэн сэлгээний сандлаас багийнхнаа одоо дэмжинэ гэсэн тийм том үүргүүдийг тодорхой үүргүүдийг хуваарлж өгсөн байна. За тэгээд яг энэ ч гэсэн одоо зөвхөн сакс гэж зогсолтгүй одоо байгууллага компани дээр ч гэсэн одоо хэрэгжүүлэх ёстой философи байх гэж бодож байна. Одоо жишээ нь хүн одоо би тэрийг би энийг хийн гэдэг ингээд ийш тийш өсчээд байхгүйгээр яг тодорхой яг өөрийнхөө үүргүүдийг 100% биелүүлчихэд хангалттай гэж бол мань нүү бидэрт одоо хэлхийг хүссэн байгаа. За тэгээд одоо саксны талаар эхний хэсэгт нь ерөнхийдөө ингээд дуусч байна. Та бүхэн бас өөрсдөө дэлгэрүүлээд уншаарай. За дараагийн хэсэг юм бол за энэ үнний амьдралтай холбоотой. За мань хүн бол одоо яг энэ Германы үндэсний шгшээ охин засгалжуулагч болохоос өмнө бол одоо яг энэ ажлаа авахдаа нэг 62 моёртой байлоо. 62-тэй байсан баг. Тэрнээс өмнө бол мань хүн бол маш олон жилийн хугацаанд засгалжуулагчийн ажлаараа ажиллаад за тэгээд хэд ажил гэж авсаар байгаа одоо гэр бүлийн асуудал болоо те эхнэрээсээ салаад хүүхдүүдээсээ холдоод за маш олон жилийн хугацаанд одоо нурууны өвчтөй байсан одоо зүгээр сууж чадахгүй хүртлээ бас маш их одоо өвдөлтийг мэдэрдэг байсан. За тэгээд өвдөлтөө мартахын тулд архинд орсон. За тэгээд одоо архинд орсны дараа одоо тэр дасгалжуулагчийн карьер бас нэг дээшлэхгүй болоод маш олон одоо саад бэрхшээл тулгараа мань нүн явж исэн чинь яг энэ Германы үндэсний шгшээгийн дасгалжуулагч болоод 2023 онд дэлхийн аварга болсны дараа л мань нүн жинкнээсээ өөрийгөө за би өөрийгөө олсон юм байна гэж дүгнсэн байгаа. Тэгэхээр за энэ дэлхийн аварга болохдоо нэг 64 мөр байна да. 64 настайдаа энэ хүн анх өөрийгөө за би өөрийгөө оллоо гэж дүгнсэн байна. За тэгээд бас нэг энэ дээр онцолж ярмаар байгаа зүйл нь мань үний бас бидэд хүргэмээр байгаа нэг мессеж нь миний ойлгосноор бол бид нар одоо дан ганц томчууд гэлтгүү те хүүхдүүд өсвөр насныхан бид нар яг нэг зүйлийг ажил эсвэл одоо те одоо нэг юмд 100% тууштай явж болно. Гэхдээ бид нар хизээ нэгэн цагт зөвхөн нэг юмны араас явхад хизээ нэгэн цагт бид нар burn out буюу те юмнаас та халшрах. За тэгээд цаашлаад депрессэнд орох. Одоо хүртэл одоо тийм арга хэмжээ одоо тийм сөрөг үр дагуулах боломжтой. Тэрнээс өмнө хэдүүлээ одоо өөртөө цаг гаргаж өөрийнхөө дуртай зүйлсийг хийж одоо найз нөхдөдөө уулзаж ерөөсөө өөртөө цаг гаргах хэрэгтэй байдаг гинэ. Мань хүн бол спортын сэтгэл зүйч мэргэжилтэй. За тэгээд спортын сэтгэл зүйч яг энэ сэтгэл зүй гэдэг зүйлээр сурсан хүн хэдий ч одоо мань хүн амьдралдаа тэр те архинд ороод өөрийнхөө сэтгэл зүгүүдэр чадхаа болоод тэгээ бүхнээс burn out те юмнаас сагснаас хүртэл амьдралаасаа хүртэл ингээ халшраад одоо бүр за болидо гэсэн одоо бодолтой хүртэл тулж исэн байгаа. Тэгэхээр яг хуу энэ одоо тухайн салбарт бас сурж исэн хүн хүртэл депрессэнд орж болж байхад
одоо энгийн те сэтгэл зүйч биш хүн одоо бид нар ч гэсэн одоо депрессэнд орох, юмнаас хашрах одоо болох боломжтой. Тэгээд тэрийг ч гэсэн өгөөсөхгүй. Тэрнээс өмнө хэдүүлээ өөрсдөндөө цаг гаргаж явах хэрэгтэй байна гэдгийг бол энэ номыг ус уншаад ойлгосон. За тэгээд энэ номыг уншаад бол ерөөсөө гоё. Би бол энийг 4-5 хоногт л баг уншаад дуусгасан баха. За тэгээд энэ номыг онцлсан шалтгаан гэх юм бол дан ганц спортыг сонирхогч, сах сонирхогч, дасгалжуулагч биш ч гэсэн ямар ч төрлийн, ямар ч насны, ямар ч ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс энийг уншаад сонирхолтой байхаар одоо тэ удирдахч хүн ямар байх, манлайлагч хүн ямар байх гэдэг талаар одоо тодорхой ерөнхий ойлголтыг одоо авч болох юм байна гэж бодсон учраас та бүхэндээ өнөөдөр book review-гээр онцлохыг шийдсэн. За тэгээд эцэст нь ижлэхэд энэ номыг монгол хэл рүү орчуулсан ижлээ багштаа бас тусаалan баярлалаа гэж хэлье. За тэгээд одоо хүртэл одоо Интерном, за тэгээд Mbank Arenaгийн нэг давхарт TG Sport-д за тэгээд номны дэлгүүрүүд зарагдж байгаа юм байлээ шүү. Тэгээд та бүхэн худалдаж аваад одоо дэлхийн аваргын одоо Германы түүхэнд маш том одоо сенсацийг тарьсан. Одоо хамгийн том одоо амжилтыг бүтээсэн хүний талаар бас уншаад судлаасаа гэж хүсэж байна. За тэгээд ирэх book review-гээрээ уулзцаая.